Сайн байцгаана уу? Энэ удаагийнхаа дугаараар би Дэвид Жозеф Шварцын Сэтгхүүн цар хүрээний гайхамшиг номны товчлолыг ярьж өгөхөөр бэлтгэлээ. Хүсэл мөрөөдлөө өөрийнхөө хүчээр биелүүлж чадна гэдгээ мэддэг хүмүүс итгэлтэй, амьдралын баяр баясгалан, тэмүүлэлтэй байдаг. Ирээдүйн итгэл найдвар бол одоогийн хүч чадлын үндэс юм. Хүсэл мөрөөдлөөс нь тусгаарласан шилэн хаалтыг давах хүч чадал хүн бүрт бий. Үүний тулд хүн өөрийн дотоод ертөнцийн гайхамшиг хязгааргүй хүч чадалтай зөвхөн танилцах нь хангалттай. Уулагч байрнаас нь хөдөлгөх чадалтай гэдэгтээ үнэн голоосоо итэг. Үнэхээр ч та үүнийг хийх чадалтай. Үүнийг яаж хийх вэ гэдэг асуулт голдуу чадна гэдэгтээ итгэдэг хүмүүсийн л хаалгыг тогшдог. Манлайлагчдыг хүндлэх гэдэг бол сайн зүйл. Тэднээс сур, тэднийг ажигла, тэднийг судал. Гэхдээ тэднийг дахин шүтэж болохгүй. Өөртөө итэг, өөрийгөө бодсноос илүү гэдгээ өөртөө байнга сануул. Эрүүл мэндийнхээ тухай ярихаас татгалз. Эрүүл мэндийнхээ одоогийн байдалд үннээсээ сэтгэл хангалуун бай. Бодол санаагаа эерэг тэнхлэгдээр төвлөрүүл. Өөрийн оюуныг хизээж бүү басамжил. Бусдын оюуны чадварыг хизээж битгий хэд дүүйлэг. Гайхамшигт чадваруудаа нээж ол. Бодол санаандаа итгэлтэй байхын тулд зөвийг үйлд. Хамгийн ихний игнэнд суу. Хүмүүсийн нүдийг ихзэлж хар. 25% илүү хурдан алах. Нүүр дүүрэн инээмсгэл. Бусадтай аятайхан эерэг хөвгөлтөйгөр харц. Анхаарлаа гол зорилгоосоо салгахгүй байхыг хичээ. Өөртөө байнга чадваруудаа анхаар. Хүсэл байвал шийдэх арга зам заавал олддог. Боломжгүй гэдэг үгийг үгсийн сангаасаа авч хай. Эрхэмсэг бай. Таны гадаад төрөх байдал ярьдаг гэдгийг бүү март. Өдөр бүр өөрийгөө хэд хэдэн удаа зоригжуул. Сөрөг бодолтой хүмүүсийг бүү анхаар. Урагш тэмүүлж байгаа хүмүүсийг даг. Тэдэнтэй хамт өгс. Мөнгө үйлчилгээнд л төлөгддөг. Эхлээд бусдын сэтгэлд хүртэл үйлчил. Мөнгө өөрөө л ирэх болно. Дандаа цог золбоотой бай. Таны инээмсэглэл, гар барилт, яриа хөөрөө, тэрч бүхэл алхаа тань урам зориг цог золбоогоор дүүрэн байг. Үхээц байж болохгүй. Чөлөөтэй бай. Хүмүүс тантай хамт байх үедээ уйдахгүй байг. Яарч сандралгүй тайван байж сур. Битгий хуваа хичээ. Бусдын амжилтанд баяр хүргэж уй гашуу тохиолдвол эмгэнлээ илэрхийлэх боломжийг хизээж бууал. Хүмүүст сэтгэлийн дэм өг. Тэд ч танд үнэн сэтгэлээсээ хандана. Хинч тэр чигээрээ сайн, эсвэл тэр чигээрээ муу биш. Төгсдөө үлдэх хүн гэж огт байхгүй. Бусдын дэмжлэгийг ол. Хүмүүсийг хайрлаж сур. Нөхөрлөл бий болгох эхний алхмыг та өөрөө хий. Ялагдал хүлээсэн үедээ бусдыг бүү буруутгах. Өөрийгөө дайчлах зуршлыг бий болго. Хувь заяагаа муулхаа бол. Ингэх нь хэнийг ч юунд ч хүргэхгүй. Зорилгодоо алхам алхмаар ойрт. Өдөр бүрийг төлөвлөж ихэл. Өдөр тутмын зорилгууд үр дүнд хүргэдэг. Өөртөө хөрөнгө оруул. Оюунаа тэлэх, хүч чадлаа үр өгөөжөө өсгөх хэрэгсэлд хөрөнгө оруул. Боловсралтаа хөрөнгө оруул. Шин санааны их үүсвэрт хөрөнгө оруул. Урагш ахих тухай хөгжил дэвшилт итэг. Урагшил.
Өдөр бүр тодорхой хугацааг зөвхөн бодож сэтгэхийн тулд ганцаараа өнгөрөө. Явцуу сэтгэгчтэй хэрүүл хийхээс зайлсхийвэл та хожно. Дайралтад өртөн гэдгээ мэддэг бай. Энэ бол та ураг шахиж байгаагийн илрэл юм. Эрхэмсэг оршихуугаар аж төр. Энэ нь мөн тэгж сэтгэхэд тань туслана. Эерэг талуудаа анхаар. Өөрийгөө өөрөө зоригжуул. Сайн талуудаа мэддэг бай. Бусдыг зөв өнцгөөс хар. Тэд ч гэсэн ялгаагүй хүн шүү дээ. Бүх зүйлд өргөн цар хүрээтэй сэтгэж байгаарай.